Өмнөд Солонгосын армид олон жилийн хугацаанд янз бүрийн хэрэг гарч байсны дотроос 2005 оны 6 дугаар сарын 19-нд Ёнчон дүүргийн 28 дугаар дивизийн 530 дугаар хамгаалтын пост дахь хэрэг харьцангуй төвөгтэй бөгөөд онцгой хэрэг байв. Хэдийгээр 8 хүний амнаас хохирч 2 хүн шархадсан энэ аюултай хэргийн шалтгааныг аль эрт илрүүлсэн ч Өмнөд Солонгост энэ үйл явдлыг Хойд Солонгосын тагнуултай холбоотой гэж үзэж байсан. Ийм бодолтой баруун жигүүрийн үзэлтнүүд олон байсан бөгөөд засгийн газраас асуудлыг сайдаршуулахыг удаа дараа шаардаж байсан. Өнөөдөр бид армийн дээрлэхлээс болж хилийн харуулын жижиг ангид болсон алгын хэргийг өгүүлэх болно. 1984 онд төрсөн Ким Дун Мин 21 наснда Өмнөд Солонгосын армийн 28 дугаар дивизийн 81-р тагнуулын ротод цэргийн алба хааж байлаа. Тэрээр хойд болон Өмнөд Солонгосыг холбосон цэрэггүй бүс дэх Кёнги мужийн Ёнчон аймгийн харуулын 530 дугаар постонд томилогдов. 21-р зууны ихэнх үеэс Өмнөд Солонгосын арми доторх дээрлэхэх хүчирхийлэх явдал эрс багассан ч Өмнөд Солонгосын нийгэмд тэгш бус байдал нэгнээ ялгуурлан гадуурхах зүйл соёл мэт оршсон хэвээр байгаа тул дээрлэхэлт гэх зүйл энэ нийгмийн томоохон асуудлын нэг хэвээр байна. Ким Дун Мин 530 дугаар харуулын цэгт хуваарлагдсан утсан цагаасаа цэргүүд болон дээд офицертой дээрлэхүүлдэг нэгэн болжээ. Хожим Ким Дун Миний мэдүүлэгт дурдсанаар ахлагч нарын түүнд гарнат шидэд чамайг дэлбэлмээр байна ч юм уу новш гих мэтээр хэлж байсан гэж. 6 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд болсон сагсан бөмбөгийн тоглолтын үеэр ахлагчийн түүнийг сайн тоглож чадаагүй хэмээн загнаж чи өөрөөгөө ямар цэрэг гэж хэлдэг юм Дун Мин новшо гэж хэлсэн байна. Мөн офицерууд намайг тамхи татаж байхад нүднээс хол бай гэх мэт үгсийг сонсдог байсан гэдгээс өөр тодорхой мэдүүлэг өгөөгүй байдаг. Цэргүүдийн хооронд тодорхой түвшний бухимдал хурцтмал байдал байсан нь маргаангүй. Энэ хурцтмал байдал түүнийг сэтгэл зүгээр нь улам шахаж, мөн армид үүрэг гүйцэтгэж удаан хугацаагаар нийгмээс тусгаарлагдсан явдал түүнд дарамт болсон учраас эдгээр нь Ким Дун Миний сэтгэл зүйд нөлөөлж, хамтрагч тэдгээр цэргүүдийг цэвэрлүүлэх санаа өөртөлж. Баг болон дунд сургуулийнх нь ангийнх нь анд бие бүрэлдэхүүний төрүүж чоорны хэлснээр 530 дугаар пост руу шилжиж ирснийхээ дараа Ким Дун Мин түүнд 5 удаа чам руу гарнат шидэж бас буудаж ална гэж занл хийсэн гэж. 2005 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 2 цаг 30 минутын орчимд Ким Дун Мин шөнийн харуулын үүрэг гүйцэтгэж байлаа. Үүрэг солигдох цаг ойртож байх үед тэрээр бууга орхин зэвсэггүйгээр байрлууга буцан оров. Хамтрагчдаа сэрээхийн оронд Ким цэрэг Чон Ёнчолын К1 винтовыг авч ариун цэврийн өрөөнд ороод нуугдж байлдааны сумтаагаар дахин цэнэглэв. Ингээд цэргүүд унтж байгаа өрөөлөө орон гар гарнат шидсэн байна. Гарнат орон дээр унтж байсан 22 настай ахлагч Пак Ивоны гидсэн дээр буун улмаар дэлбэрчээ. Өрөөнд унтж байсан бус цэргүүд шархадсан бөгөөд тэдний дунд ахлагч 21 настай И Гон Уг байсан байна. Түүний цээжинд гарнатын хилтерхий тусаж 30 минутын дараа гэхэд цус алдсны улмаас мөн амиа алдав. Гарнат шидснийхээ дараа Ким Дун Мин унтлагын өрөөнд юу босныг шалгах гэж оролдсонгүй. Харин шууд л оролцоох биеийн тамирын танхим руу явжээ. Тэнд 530 дугаар постын захирагч хурандаа дислэгч 26 настай Ким Жун Мён дасгал хийж байсан байна. Тэрээр дэлбэрэлтийн чимээг сонсоод гадагш гарч ярангүйхтэй Ким Дун Минтэй таарчээ. Ким Дун Мин шууд түүн рүү галнын газар дээр нь хөнөөгөөд дараа нь цахилгаан самбарыг буудан эвдэж хонгил болон байлдааны удирдлагын өрөөг харанхуй болгосон байна. Дараа нь Ким Дун Мин гал тоогооны өрөөлөөр орж хоол бэлтгэж байсан ахлагч 22 настай Чожо Үүнийг бууджээ. Гал тоогооноос гарах үед нь зэвсгийн өрөөнд жижүүрлэж байсан орлогч дарга дислэгч Имо нөхцөл байдлыг шалгах гэж цухахад Ким Дун Мин түүнийг чиглэн буудсан боловч хонглын харанхуйд оноогүй байна. Зэвсгийн өрөөг эзлэх боломжгүй болсныг мэдсэн Ким Дун Мин бууга дахин зэнэглээд байрлал буцсангүйч хамтрагч цэргүүд болох цэрэг Жон Ёнчол, Ким Мин Чан, И Тэрён, Ча Ю Чол нарыг буудан хөнөв. Эдгээр залуус бүгд 22 настай байлаа. Ийм төрлийн халдлагын дараа ихэнх гэмтэтгэлүүд хэргийн газраас зугтах эсвэл амиа хорлохыг оролддог. Гэвч Ким санаанд оромгүйгээр үүмэнийг ашиглан пост руугаа буцан орж энгийнээр үүрэг гүйцэтгэж байгаа мэт дүр эсгсэн байна. Харин халдлагаас амьдулсан орлогч командлагч өнөөх жижүүр хийж байсан дислэгч Имо харанхуйд өөрийг нь буудсан хүн цэргийн дүрмд хувцастай байсныг анзаарснаас чухам яг хэн байсныг мэдсэнгүй. Хэрэг гарсны дараа тэр бүх офицеруудыг цуглуулж Ким Дун Минээс гадна дэлбэрэлтээс амьдулсан дөрвөн цэргийг тус тусад нь байцааж эхлэв. Байцаалтын явцад Ким Дун Мин өөрийнхөө биш өөр цэргийн бууг барьж явааг олж мэдсэн байна.
Гэмт итгээд өөрийнхөө бууг харуулын цэг дээр орхиод өөр цэргийн бууг авч гэмт хэрэгээ үлдсэн ч үүнийгээ буцааж тавихаа мартжээ. Ингэснээр халлага нуух ямар ч аргагүй болсныг ойлгосон Ким Донмин өөрийгөө буудлагын хэрэгтэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Харин үүнийг хойд Солонгостой холбоотой юу гэх асуулт армийн дээд түвшинд гарч ирэв. Гэхдээ мөрдөн шалгалт байцаалтын үеэр 530 дугаар постонд Умар Солонгосын тагнуулууд довтолсон эсэх нь тодорхойгүй байв. Дайны байдал хариуцсан өрөөнд жижүүрлэж байсан дэд түрүүч Ким буундуу сонсогдсоо хойд Солонгосын дайснууд гал нисэн тухай радиогоор яралтай мэдгдсэн байна. Мэдээж өөрийн хүнээ ийм хэрэг хийж байна гэж тэр төсөөлөөгүй. Тиймхүү уг мэдээ улсын цэргийн ангиудад тархаж хамгийн ойр байх 28 дугаар дивизийн захирагч Ким Ин Сан яралтай арга хэмжээ авах шаардлагатай болов. Хэрэг гардаг 2005 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 3 цагт дивизийн захирагч Ким 81-р хорооны хариуцсан бүсийн бүх застаа болон нөөцийг бүрэн хөдөлгөөнд оруулах тушаал өгсөн байна. Тэд 530-531-р постуудын гадаа байрлалаа эзлэв. Гэсэн ч 530-р постонд яралтай хийсэн байцаалтаар хэрэгтэн нь Ким Донмин байсныг мэдэн баталгаажуулсныхаа дараа түгшүүрийг цуцалсан байдаг. Шөнийн 4 цаг 11 минут гэхэд дивизийн захирагч Ким 28 дугаар дивизийн захиргааны орлогч командлагч мөн тагнуулын штабын офицер бас ахлах төрөвч зэрэгээс бүрдсэн Ослын хариу арга хэмжээний багийг хэргийн газар руу илгээж үр дагаврыг зохицуулжээ. Уг хэрэг гарснаас 5 сарын дараа буюу 2005 оны 11-р сарын 23-нд Өмнөд Солонгосын цэргийн ерөнхий шүүх Ким Донминд цаазаар авах ял оноосон юм. Мэдээжийн хэрэг Ким Донмин давж заалдсан. Хэргийн явц дуйлан тарьж дахин 2 жил гаруй шүүх хурал болоод мөрдөн байцаалт үргэлжилсэн бөгөөд эцэст нь түүний цаазын ялыг хിവэр үлдээсэн. Ким Донмины хэрэг нь тухайн жил Нонсаны цэргийн сургалтын баазад болсон хүний ялгадастай холбоотой хэрэгтэй давхцсан Өмнөд Солонгосын армийн талаарх олон нийтийн үзэл бодолд маш сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ хэргийн дараа Өмнөд Солонгосын армид үлдэгдэж буй зодоон, дарамт, дээрлэхэл зэрэг зөрчлүүдийг илрүүлэх үндсээр нь устгах өргөн хүрээний шалгалт арга хэмжээг зарласан бөгөөд үүний дараагаар ийм зөрчлийн тоо тодорхой хугацаанд мэдэгдэхүйц буурсан байдаг. Энгийн цэргүүдийн суурь эрхийг хамгаалах зорилгоор тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ном Хён цэргийн соёлыг сайжруулах хороо байгуулж байгаагаа мэдгдсэн бөгөөд энэ хороо нь гол төлөв иргэний мэргэжилтнүүдээс бүрдэж Ким Донмины хэрэгтэй төстэй тохиолдлуудыг багасгахад чиглэж байна. Гэвч олон армийн генерал энэ санаачлагыг эсэргүүцэж цэргүүдэд хатуу хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Гэсэн ч уг хорооны идэвхтэй ажилласны үр дүнд зөвхөн Өмнөд Солонгосын армиар зогсохгүй цагдаа болон төрийн албан хаагчдын дунд дээрлэхэл болоод дарамт мэдэгдэхүйц буурсан байна. Гэвч 2008 онд барууны консерватив хүчний төлөөлөл Им Пакийн засгийн газар эрх мэдэлд гарснаар цэргийн соёлыг сайжруулах хорооны үйл ажиллагаа зогсон байдалд орж Өмнөд Солонгосын армид дээрлэхэлд дахин сэргэж эхэлжээ. 2014 оны 4-р сарын 6-нд Ким Донмины хэрэг гарч байсан 28 дугаар явган цэргийн дивизэд алба хаж байсан дэд дөрүүч Ян Сонжу хамтрагчтай зодуулж тарчилж нас барсан байна. Мөн тухайн оны 6 дугаар сарын 12-нд 22 дугаар явган цэргийн дивизийн дэслэгч Им Донбин ахлах цэргээ буудан хөнөв. Ким Донминийг шүүх ажиллагаа удаан хугацаанд үргэлжилж түүн дээр нэмэгдээд батлан хамгаалах яамны хандлага нь цэргийн албан хаагчид болон офицеруудын амиа алдсан гэр бүлийнхний төвчээрийг барсан. Үүний дараа нас барсан цэргүүдийн гэр бүлүүд консерватив бүлгүүдийн дэмжлэгтэйгээр тусгай прокурор томилон хэрэгт шинэ бие даасан мөрдөн байцаалт явуулахыг шаардаж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байна. Айрамч энэ хэргийг чимээгүйхэн дарахыг зорж байсан ч нийгэм даяар хуцтмал байдал үүсжээ. Үүний хажуугаар энэ аллагуудыг дан ганц Ким Донмин хийгээгүй, харин хойд Солонгосын тагнуулууд энэ хэргийг хийсэн байна гэх зурхал явж армийнхан үннийг нууж байна гэсэн үнцэг гарч ирсэн юм. Эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгосын засгийн газар эдгээр үнэн баримтуудыг нууж байгаа нь хоёр Солонгосын эвлэрлийн үйл явцад саад учруулахгүй байх зорилготой гэж итгэж байна. Амиа алдагчдын гэр бүлийнхэн энэ санааг олон нийтэд түгээхийн тулд түүгэндх хамгийн с ิจ гтэй цэргийн үхэл 530 дугаар пост нэртэй номыг хүртэл хэвлүүлсэн байна. Ким Донмин өөрийн үйлдэлээрээ хойдуудтай холбоотой байснаа баталдаг гэж одоо ч олон хүн үздэг. Гэхдээ хэн нэгэн нууцаар түүнд ийм үйлдэл хийхийг зааварлан өдөөсөнгөх ямар ч нотлогоо олдоогүй. Умар Солонгосын тагнуулын халдлага бол хувилдааны онол гэж айран болон прокурорууд олон талаар нисааж ард түмэндээ мэдэгдэв. Үүний дараа Ким Донминийг гадаад руу орсон тухайч цуу яриа гарч байв.
Улмаар 2014 оны 12 дугаар сарын 16-нд үнэн бодит байдлыг тогтоох үндэсний хороо гэх иргэний байгууллага Сөүлийн прокурорын газарт шүүхийн нэхэмжлэл гаргасан байна. Мөн Батлан хамгаалах яамны иргэний хэргийн албанд дахин мөрдөн шалгах хүсэлт ирүүлжээ. Иргэний байгууллагуудын тогтмол шахалтаас хойш 3 жилийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 25-нд уг хэргийг дахин мөрдөн шалгахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ дахин шалгалтын үр дүнд Умар Солонгосын оролцооны онол үндэслэлгүй болох нь тогтоогдов. Одоогоор 8 хүнийг алсан Ким Дong-мин Өмнөд Солонгосын цэргийн шоронд хоригдсоор байгаа бөгөөд цаазын ялыг хизээ гүйцэтгэх нь тодорхойгүй байна.